Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус халдварын 19 тохиолдол шинээр батлагдаж, энэ 7 хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдол 134 боллоо. Коронавирус халдвартай 697 иргэн гэрийн эмчилгээнд болон эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг авч үзвэл 32 иргэн хөнгөн, 188 иргэн хүндэвтэр, 20 иргэн хүнд, нэн хүнд 4 иргэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус халдвартай 78 иргэн бүрэн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Орхон аймгийн хэмжээнд коронавирус халдвараар нас барагчдын 40.4% нь архаг хууч өвчтэй иргэд байна. Үүнээс сахарын өвчнөд иргэн хамгийн их буюу 52.6%-ийг эзэлж байна. Мөн Орхон аймгийн хэмжээнд коронавирус халдвар болсон 0-17 насны 3386 хүүхэд байна. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 30%-ийг эзэлж байна. Тухайлбал 38.9%-ийг 0-4 насныхан, 22.2%-ийг 5-9 насныхан, 24.1%-ийг 10-14 насныхан, 14.8%-ийг 15-17 насныхан эзэлж байна. Орхон аймгийн хэмжээнд коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. Тухайлбал сүүлийн 24 цагийн байдлаар 1-р тунд 5 иргэн, 2-р тунд 5 иргэн, 3-р тунд 315 иргэн хамрагдсан байна. Улсын хэмжээнд нийт хүн амын 60.5% нь дархлаажуулалтын 1-р тунд, 66.2% нь 2-р тунд хамрагдсан бол 3-р тунд 23.1% нь хамрагджээ. Иргэн та өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалж дархлаажуулалтын 3-р тундаа идэвхтэй амрагдаарай.